Хуулийн төслийн зорилго нь дэмжихүйц гоё юм агуулгатаа зарлаад агуулга болон үр дүн нь эсрэг үр дүнд хүрэгчж болцсогүй байгаа учраас хилцгийг дэмжихгүй байгаамаа. Улсын хурлын гишүүдийг хариуцлагажуулах за айгуулан давтах нөхцөл хэрэгтэй юу? Гэхээр хэрэгтэй. Одоо хүн болгонд хэрэгтэй гэж л. Тэгэд үндсэн хууль дээр ч тэр нөхцөл нь байдаг. Нөгөөхөө хэрэгэлсэн тохиолдол байхгүй. Яагаад хэрэглэхгүй байгаа юм? Үндсэн хууль зөрчсөн, шүүхээр гэмт хэрэгүүлсэн тогтоогдсон бол игүүлэн татах үүрэгтэй. Тэргээд хэрэгжүүлээ л да. Хэрэгжүүлэх гэхээр процесс нь байхгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр одоо тэр тохиолдолд 10 хоногийн дотор гэдэг юм уу ингээд юунууд байдаг ш. Тэд хоногийн дотор хилцэн, дуусна, шийдвэр гаргана, нээлттэй хаалттай хилэлцэн, ингэн тэгнэгээд процессыг бичиж оруулж ирээд тэгээ хариуцлагажуулж болдгоо мүү? Уриалга нь болохоор олон нийт ингээд бүгдээрээ хүлээж авах үз хариуцлагатай болгоё гэчихэд үр дүнд нь нөгөө ард түмний төлөөлөл гэдэг улсын их хурлын чинь ард түмнээс нь холдуулаад ард түмний илч улсын их хурлын гишүүн бол намын багц даргын командаар хөдөлдөг хуруу дарддаг машин болгох ийм эрсдэлтэй аваачмаар харагдаад байгаа байхгүй юу? Тэр энэ рүү бол олон нийт анхаарлаа хандуулмаар байгаа юм. Хоёр гол агуулга нь байгаа. Нэг нь болохоор жагсаалтаар сонгогдсон гишүүнийг ёс зүйн ноцтой алдаа гаргасан гэж үзэх юм бол нам нь санал гаргаад тэгээд чуулганаар санал хураалгаад игүүлэн татчих болно. Ёс зүй гэдэг имийг нам яаж тогтоох вэ? Нэг дүрм бичнэ. Дүрмийг бол өөрчилж болдог. Бас яаж тайлбарлаж болно? Энэ хүн ёс зүйтэй хүн үү? Энэ одоо ингээд нөхөдтэйгөө эсрэг санал ярьж идэг ер нь ёс зүйгүй этгээд биш үү? За ингээ оруулж ирэх таалсан таалагдахгүйгээр оруулж ирэх нэг асуудал үүсч болох нь. Хоёр дахь нь болохоор хэн нэгэн гишүүнийг ёс зүйн ноцтой алдаа гаргалаа гэж дүгнээд өргөдөл гаргана, тэрийг нь ёс зүйн дэд хороогоор хилэлцэн чуулганаар оруулна, олонхын саналаар игүүлэн татчих болно. Нэг хүн жишээлбэл тэр нэг гишүүн хулгайчийг хулгайч гэж хэлснийхээ төлөө эн чинь хулгайч гэж хэлээд энэ ямар ёс зүйгүй этгээд вэ? Монголын хөгжлийг гацааж яана гэд тэр нэг нөхөр өргөдөл бичээд дэд хороогоор хилцээд за энэ одоо намын том ажил энэ нүүрсний одоо юу гэдэг тэр нэг хулгай жилгээ нэ тэр юм гэд гай болоод байна шүү дээ. Нэгэнт л одол байгаа юм чинь энэ дээр нь үнслээд зайлуулчих гэж шийдвэр гаргавал яах вэ? Зүгээр л жишээ шүү. Тэгэхээр энэ бол ийм одоо эрсдэлтэй хоёр зүйлийг нээж өгөх гэж байгаа учраас хариуцлагажуулах зөв зорилгын ард буруу үр дагавар хүргэж болцгүй гэж харагдаад байгаа юм аа. Тэгээд хуулийн одоо зохицуулалт бол нэгэд ийм зүйл заалтаар нааш цааш нь тайлбарлаад ингээд идэг одоо нэг ийм хэрэгслээс илүүтэйгээр суур ойлголт парламентын нөгөө засаглалын суур ойлголтоо бид нэр анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм эрсдлийг та бүхэн харахгүй байгаа юм уу гэдэг асуултыг л асуумаар байгаа. Тэр хариуцлагажуулах, игүүлэн татах нөхцлүүдийг процессыг нь тодорхой болгоод тэгээд оруулж ирж болдгоо юм уу? Тийм хуулийг хилцхийг дэмжиж байна. Ийм эрсдэлтэй нөхцөлийг оруулж ирэхийг бол хилцхийг дэмжихгүй байгаа. За ажлын хэсгийн шүү. Алтан гэрлийн Бямб жаргал хариулъя. 4-р микрофон. За, зол жаргал гишүүний асуултанд хариулъя. Ангийн орон дээр ч гэсэн зол жаргал гишүүн байна. Энэ утга санаагаа бас хэлсэн. Гэхдээ нэг зүйлийг зол жаргал гишүүн байна. Хуулийн төслөөс уншихгүй байгаа юм шиг байгаа юм. Эсвэл буруу уншаад байгаа юм шиг байгаа юм. Сая яг тэрийг хэлчихлээ л дээ. Юуг уншихгүй, юуг буруу уншаад байгаа юм бэ гэхээр та бас хэллээ сая. Хид хідэн зарчим бий. Нэгдүгээр хамгийн түрүүн барьсан зарчим үндсэн хуулийн нөгөө хязгаарлалтынхаа хүрээнд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд санаачилж байгаа юм. Улсын хурлын үйл ажиллагаа дотоод зохион байгуулалттай холбоотой, дэгтэй холбоотой энэ асуудлуудаар таны яг хэлээд байгаа энэ ноцтой зөрчилдөнд чухам юуг хамааруулах юм? Удаа дараад нь яаж тооцох юм? Аль нь ноцтой юм? Аль нь үгүй юм бэ гэдгийг нь дүрмээр шийдэх юм байдлаар нөгөө тогтоолын төсөл өргөн барьчаад байгаа шүү дээ. Нэгдүгээрт энийг харах хэрэгтэй болж байгаа. Энэ дээр л нөгөө процессыг бичдэг юм л да.
хөлзөө утгаараа. Хоёрдугаарт хэрв улсын их хурлын гишүүн дараах ийм дөрвөн нөхцөл байдлаар үндсэн хуулийн цэцрүү улсын их хурл хүсэлт гаргах хэмжээний асуудлаас өмнө хоёр том процесс байгаа шүү дээ. Нэгдүгээрт юу вэ гэхээр хэрвээ иргэн улсын их хурлын дид хороонд хандвал, ёс зүйн дид хороонд хандвал дид хороо урьдчилан хянан үзнэ гэж байгаа. Одоогийн зохицуулалтаар бол бүх эрсээ өргөл гомдлыг хилцгээр байгаа. Урьдчилан хянан үзнэ гэдэг чинь өөрөө процессын утга агуулга. Энийг хаана бичих юм бэ гэхээр дэгийн хуулиндаа эсвэл тэр дүрмэндээ бичнэ гэсэн үг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хандсан өргөдлийг нь урьдчилан хянан үзээд хилцэхгүй юу гэдгийг шийдсэний дараагаар хороо маань бас нээлттэйгээр хилцэнэ. Нээлттэй санал хураана. Шийдэх асуудал нь улсын их хурл үндсэн хуулийн цэцэд хандах уу эсвэл үгүй юу буюу хүсэлт гаргах уугүй юу гэдэг асуудлаар чуулган руу оруулна шүү дээ. Чуулган маань бас хилцэн олонхороо уг асуудлыг шийдээд энэ бол өөрөө ардчлалын зарчим нь ажиллаж байгаа юм. Их хурл өөрийнхөө асуудлыг өөрөө хилцэж шийдэх энэ механизм ажиллаж байгаа. Нөгөө талдаа үндсэн хуульд ёсны механизм ажиллаж байгаа. Тэр нь үндсэн хуулийн цэцэлдээ их олон хүмүүсийн бас санаа бодол донд сонгогдоогүй хүмүүс энэ эрхийг шийдэх юм уу гэж ярьж байлаа. Монгол Улсын үндсэн хуулийн зарчим байна тийм шүү дээ. Энд чинь ардчилсан ёсны зарчмыг энэ парламент хамгаалж, энэ үндсэн хуульд ёсныхын зарчмыг үндсэн хуулийн хяналтын дээд байгууллага хангаж байгаа юм. Тийм учраас энэ өөрөө дахиад үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар, эгүүлэн татах эсэх асуудлаар цэц маань бас дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтийг нь хилцэж болохгүй гэдэг шийдвэр 1995 оны Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн тогтоолт дээр ч гэсэн бас тодорхой тусгагдсан юм байлээ. Тухайн үед их хурлын хуулийн тодорхой зүйл заалтуудаар хилцэх агуулга байхад ламжуугаа өргөдлийн дагуу хилцээд одоогоос 31 жилийн өмнө шийдэж исэн юм билээ. Үндсэн хууль нь өөрөө бас тийм 66-гийн 3 гэдэг заалт түрүүн бас маш одоо. За жаргал сайхны зол жаргал гишүүн нэмж асууя. Би яг над дүрм гэдэг дээр бас боломжлоод байгаа байхгүй юу? Дүрм гэдгийг бол зохиож болно, өөрчилж болно. Дүрм дээр бичсэн имийг янз бүрээр тайлбарлана. Одоо улсын их хурлын гишүүн ийм нэр хүндтэй албан тушаал хийж байгаа учраас тэгээ бусаддаа болон иргэдэд хүндэтгэлтэй хандах ёстой. Ёстой юу? Ёстой. Ёс зүйн дагуу. Тэгтэл нөгөөх ч одоо нэг хулгайч гэж хэлснээсээ болоод хүндэтгэлгүй хандлаа гэдэг асуудал үүсвэл яах вэ? Гөр фантаж. Ингэхээр тэрийг яаж жиргүүлээд яаж мушгиж явуулсаар агаад улс төрийн арга хэрэгслэр ийм эгүүлэн татах нөхцөлд хүргэж болжшгүй. За ингээд яваад байна. Тэгээ яваад хаар сүулдэ нөгөө намын нэг цөөхөн хэдэн удирдал гарал явдаг баахан мануухатай гишүүдтэй улсын их хурл болчих юм бол олон нийт хүлээн зөвшөөрөгдөхгүй. Хүлээн зөвшөөрөгдөхгүй бол төр эзгүүрнэ. Олон жилийн дараа бол За ажлын хэсгийн гишүүн 4-р микрофон нэмээр хариулж. За зол жаргал гишүүний бас асуултанд би дутуу зарим нэг нь хариулчихсан. Та бас сая хэллээ. Энэ дүрм өөрөө юу байх юм бэ? Ноцтойд нь алийг оруулах юм бэ? Ёс зүйн зөрчилд нь алийг оруулах юм бэ гэдгийг улсын их хурлын онцгой бүрийн эрхийн хүрээнд улсын их хурл маань өөрөө шийдэх. Энэ нь өөрөө хууль байх уу, дүрм байх уу, их хурл өөрөө шийдэх юм онцгой бүрийн эрхтэй. Энийг нь буюу энэ зүйлүүдийг нь ерөнхийлөгч бичээд ороод ирэх юм бол харин та бүхний бас нөгөө дурдаад байгаа хууль тогтоох хүрээ хязгаарч одоо энд харин жинхнээсээ яригдана. Хоёрдугаарт түрүү намын гэдэг асуудал ярьлаа. Намын жагсаалт гэдэг энэ зүйл мэдээж хэрэг ярихаас гадна 19 онд бид бүхэн бас үндсэн хуульда намыг хариуцлагатай байх тухай зохицуултыг 19/1 гэдэг ийм заалтаар нэмсэн. Тийм учраас одоогийн хууль бас үйлчилж байгаа. Улсын их хурлын гишүүнд нэр дэвшүүлэхэд улсын их хурл улс төрийн намын тухай хуулиар ёс зүйн шаардлага хангасан одоо нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэж бас оруулсан. Энийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. За Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын тэнхимийн 1-р төвчний оюутнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Улс төр судлалаар ирээдүйд улс төрч болох ч байгаа оюутнуудад ажлын амжилт сурлагын өндөр амжилтыг хүсээрэй. Маш одоо чухал улс төртэй холбоотой асуудал ярьж байгаа сонирхогч нэлээд суусан баха. За Бат баярын жаргалан